Гишүүдийн өдрийн дүргээ эдэн тодруулах зүйл асуух зүйл байна. За Монгол улс олон улсын сэргийн босгол төгжлийн банкны хооронд одоо эрчим хүчний 3 төсөл томоохон зээл авах гэж байна. Тэгээд энэ төсөл хэрэгжснээрээ яг Улаанбаатар хотод өрөө гүйж нь ирэх үү? Нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ гэр хорооллын нөхцөл байдлын маш хүнд байгаа шүү дээ. Эрчим хүчний уналттай, өргөтгөл шинжил бага хийсэн. Ялангуяа энэ Улаанбаатар хоттой орсон тэлсэн энэ суурьшлийн мөсийн гэр хорооллын эрчим хүчний уналт маш их байгаа. 2000 он гараад Улаанбаатар хотод ирэхэд байсан нөхцөл байдал яг л хэвээрээ байгаа. 25 жилийн дараа өвөлдөө үл нэг лааны гэр шиг л байгаа шүү дээ. Гэр хорооллын гэрэл. Плетгэн дээр халуун дугаан дээр хоол унд хийж болдгоо. Түүх ирчдэг. Өнөөдөр яг байгаа бодит нөхцөл байдал маань л энэ. За шинээр суурьшлийн мөс дүүссэн гэр хорооллын маань иргэд маань энэ цахилгаан эрчим хүчээ авахдаа айлын шон дээрээс айлын одоо тогны одоо тэр утсан дээрээс ингээд залгаал авч байгаа шүү дээ. Яг аасны тор шиг. Энэ дээр яг тодорхой шийдлүүд гаргаж энийг нэг талд нь шийдэхгүй бол маш их эрсдэл үүсдэг дагаад хүүхдүүд тогн зохиулах, ил задгаа утсагтай болсон байдаг. За хашаа хооронд гудам хооронд одоо татцсан шугам одоо машин явсаар хагаад шалбарцсан кабелүүд нэм эрсдлээ байдал үүссэн байдаг. Энэ дээр нэг дөрвтойгоо шинжилт хийж яг энэ том одоо зээл авж байгаа энэ эрчим хүчний энэ бас реформ хийж байгаа энэ үед одоо бас бодит өр нөлөөлөл үзэж энэ гэр хорооллын маань иргэд энэ өвлийн хөөтөнд мөн одоо бас зарим нь хувийн орон сууцуудаа цахилгаанаар халаадаг болсон байгаа. Тэгээ эрчим хүчний дутагдaltaа гэдэг өвлөл одоо гэр хороолд маш хүндрэлтэй байдаг. Мөн одоо энэ өнгөрсөн үйл маш их одоо бас гэр хороолд хязгаарлалтуудыг хийлээ шүү дээ. Эннээс одоо ангиж ирч чадах уу гэдгийг асууж байна. За Батгтахын чойж өсрөн сайд. За Алтан чойг шөнө асуултанд хариулъя. Яг энэ шугам бол Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг өргөдөх тал дээр бол шууд нөлөө байхгүй. Эсвэргээрээ энэ маань Багнуураас Чойрлоо 220 кВт-ийн хос цахилгаан намжуулах шугам барагданд одоо Европын сэргийн босгол төгжлийн банкнаас бид нар Чойр Сан Шанд руу 220 кВт-ийн цахилгаан намжуулах агаарын шугам бариад тендер нь зарлагдаад одоо ойрын өдрүүдэд ялагч тодорхой болох бах. Түүний дараа Сан Шандаас цагаан сувар руу дахиад 220 кВт-ийн цахилгаан намжуулах агаарын шугамыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хоёрт санхүүжүүлээч гэдэг ийм хүсэлт тавьсан байгаа. Ойрын хугацаанд бол жилүүдэд шийдэх тулуу гэсэн юм найдвартай байна. Гол нь бол энэ оюу толгой төслийг бид нар Монголын эрчим хүчний системээс хангахад хоёр талын их усүр шаардлагатай. Нэг талын их усүрийг бол энэ талаас ингэж хангая гэсэн ийм тооцоололтоо авж байгаа зээл гэдгийг хэлье. За хоёрдугаарт Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг 2035 он хүртэл өргөжүүлэхэд цахилгаан дамжуулах сүлжээ, цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл хийхэд 2 тэрбум орчим Америк долларын хэрэгцээ байна гэсэн ийм судалгаанд гарсан. Эрчим хүчний яам нийслэл Улаанбаатар хотын засгийн тамгын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулад явж байна. Энэ 2 тэрбум доллароос эхний ээлжинд 900 орчим сая доллар, Монголын тал 100 сая долларыг гаргаад 1 тэрбумын санхүүжилтийг бол Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк санхүүжүүлэх бололцоотой гэдгээ хэлээд саяхан одоогоос нэг сарын өмнө Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчд Монгол улсад иж уулзаад холбогдох сайд нар ерөнхий сайдтай уулзаад явсан. Энэ жилдээ багтаагаад чадвал энэ хэлэлцээр байгуулагдах болов гэсэн ийм тооцоололтой яваа. За түүнээс гадна China Exim банктай нэг 249 орчим сая долларын санхүүжилтийн их усүрийг одоо санхүүжүүлэх бололцоо байна уу гэдэг хүсэлтийг бид нар явуулсан. Бололцоотой гэдэг зүйл яриад бид нар техник эдийн үндэслэл төслийн бэлтгэл ажлуудыг хийгээд явж байгаа юм байна. За 3 дахь их усүр бол Дэлхийн банк нэг 2026-2027 онуудынхаа Монгол улсад олгох зээлийнхээ орон зайд 200 орчим сая долларыг Улаанбаатар хотын дэд үтс цахилгаан хангамжийг шийдэхэд бол 200 орчим сая долларыг санхүүжүүлэх бололцоотой гэсэн ийм урьдчилсан тохиролцоотой энэ төслийг цаашаа хөгжүүлэх одоо ийм бэлтгэл ажлууд хийгээд явж байгаа ийм байдалтай байгаа юм. За таны яриад байгаа Улаанбаатар хотын гэр хорооллд бол үнэндээ хүндрэлүүд бий. Сүүлийн 30 жил орчим Улаанбаатар хот маань төлөвлөлт муутай явснаас шалтгаалаад
нэг одоо хэрэглэгчийн $1-оор нэг гэрээгээр 2-3 хэрэглэгч авдаг, тогч авдаг ийм байдлууд явж байгаа. Манай эрчим хүчний салбарын гяналтын байцаагч нар яваад байгаа боловч заримдаа энэ ажлыг бол дийлж чадахгүй байгаа. Шаардлага тавиад засуулдаг, удахгүй байцаагч явахаар буцаагаад хуучин байдалтай ордог ийм муур болгон болсон тоглоом бол нууцгүйд эхлэхэд явж байгаа гэдгийг хэлье. Ийм байдалтай байна. За Алтан шагаа гишүүн тодруулжсоё. За нөхцөл байдал бол яг энэ хүрээл үргэлжлэнэ л гэж ойлгогдож байна. Тэгээд 2025-аас 26 оны үйлчлэлийн бэлтгэл ажлын хүрээнд яг энэ гэр хороол дээр яг онцгойлон анхаарсан ийм зүйл байна. Одоо л яг энэ чигээрээ орох юм бол ингээл энэ өвөл маш хүндрэлтэй, эрчим хүчний үн нэмэгдсэн, иргэд бүр бохомдлон дээд зүгтээ тулцсан ийм байна. Ядаж одоо энэ бас авж байгаа энэ тогныхоо эрчим хүчнийхээ үүсвэрийг бас найдвартай авдаг баймаар байна. Тэгэхээр энэ дээр одоо яг өнөөдөр хийгдэж байгаа бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа үйлчлэлийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлыг та одоо танилцуулаач. Мэдээлэл өгөөч иргэдэд. За чойж зүрэн сайд нэмж хариулъя. Алтан шагаа гишүүний асуултанд хариулъя. Энэ өнгөрсөн 2024 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлээд цахилгаан эрчим хүчний үнийг өртөгтэй хүрээгүй шүү. Ойртуулах гарах хэмжээ авсан. Энэ одоо нэмэгдлийн хүрээнд 2025 онд жишээлбэл нэг 546 орчим тэрбум төгрөг нэмэлтээр одоо сар бүр хуваагдаад ороод ирэх юм тооцоол бий. Энэний яаж зарцуулсан талаар гишүүд болно одоо асууж байгаа учраас бас энэ микрофон авснаад ашиглаад дайлагч гэж бодож байна. 220 орчим тэрбум төгрөгөөр болвол 2023, 2024, 2025 онуудад эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин нэмэгдүүлэхгүй бол манай салбараас бол ажил хайж явах, ажлаа өгөх тохиолдол бол асар өндөр нэмэгдсэн учраас 220 орчим тэрбум төгрөг цалингийн нэмэгдэл зарцуулагдана. 110 орчим тэрбум төгрөг нөөцний үн алдаг. За нэмэлт минут өгье. Нөөцний уурхаанууд дээр байгаа худалдан авж байгаа эрчим хүчний нөөцний үнийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Эрчим хүчний компаниудын хувьд бол 77 тэрбум төгрөгөөр 2025-аас 26 оны үйлчлэлтийн бэлтгэл ажилд нэмэлт их үүсвэрээр энийг хийж байгаа юм. Өнгөрсөн 2024 оныг дамнуулаад би орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныг даргалж байх үедээ танаа сонгон хархан дүүргийн 8 хороонд энэ гэр хорооллын 04 шугамын шинжиллийн өргөтгөлийн ажлыг хийсэн иймэрхүү байдалтай байна. Хийх ажлууд их байгаа. Харамсалтай санхүүгийнхээ боломж их өсвөртэй хязгаарлагдаад иймэрхүү байдалтай удаашралтай явж байгаа гэдэг бас хэлье. За улсын хурлын гишүүд асуулт асууж хариулт авч үг гэлж дууслаа.